Сайн байцгаана уу? Hello. За бид дээр өнөөдөр шүү дээ тал нуурыг будаад Би энэ талаа бодцсон. би ч энэ талыг будсан. Тэгээд ерөн хоёлаа нуур бодолтонд айгу муу хүмүүсээ. Муушд хоёлаа. Энэ сайхан төрх маань энүүгээр л яваа. Бүр сайхан болгож сурмаар байна. Тийм хоёлаа царайлаг болохоор тий одоо хүртэл ирсэн. Баглаас өгсөн өгөгдөлтөөрөө л явж байна. Аав ээж өгсөн мейкапаар явж исэн бол одоо л энэ жил 50 нас хүрэх чагаа болохоор бас эмэгтэй хүн болж төрснийх нүүрээ бодож сурыг да бас бид нар залуу байхдаа чинь бас юу төрсөн ч болдог байсан. Тийш үү. Зүгээр нүрээ угаал гараа явдаг байлаа. Тэ. Одоо бас тодорхой хэмжээгээр за нэгдүгээрт арьс айгу эмзэг болчт юм байна. Хуурай болчт юм байна. Бас тодорхой хэмжээгээр өнгөө алдаж эхэлдэг юм байна. Сулралт явагдаж эхэлдэг юм байна. Тэгэхээр энэ бүгдэд бас мейкапын ачаар бас аюу гоё харагдах боломж зөндөө байна. Тэгэхээр хоёлаа тэр боломжийг одоо бас мэдэж аваад хэрэгжүүлмээр ш тий. Тийм. Тэгээ миний маш хайртай мейкап артист байгаа. Тэр хүний тусламжтайгаар тусламжтай зөвлөгөөг авъя. Юун дээр салон дээр ирсэн. Яана. Нэвт салхилж байна. Тийм салон дээр нэрсэн мэн. Тэгээд бит хоёр одоо нэг талаа буддаг нь өөрсдөө бид нар яаж буддаг уу гэдгээ одоо артисттай үзүүлээд шүүмжлэл зөвлөгөө саашаал магтаал магадгүй хүртэж байх гэж найдаж байна. Нөгөө артист маань болохоор бит хоёрын будаагүй энэ төрх талыг будаж өгч одоо харьцуулт үүсгэх гэх тийм засч өгөх байх гэж одоо дэн. За зочныг өрхөө зочныг ирчээд мейкап артист ирэхс. Сайн уу, сайн уу. Хоёр дахь уулзж байна манай нэвтрүүлгээр. Тийм штэ. Тийм ээ. Тэр үед турж ирсэн бол одоо турхаа байсан. Үгүй тийм штэ. Маргүй нэ. Тийм нөгөө тэмцээнд орчин тий. Яа ирэхс. Арай л царайлаг. Хаяана тий. Баярлалаа. Бид тэр гоё бидэг өгчээсэ тий. Чи хэрэгжүүлсэн. Баярлалаа. Тэгэхэд хин зураг авч илээ. Чи байсан билүү? Багаагүй. За бит хоёр тэгээ даалгаврыг биелүүлээд нэг талынхаа нүрийг ботцсон. Тийм. Тэгээд зөвлөгөөгөө авахд бэлэн. Яна би өнөөдөр бодуулчаад хайчнаа. Хайр юм а тий. Гэхдээ нэг талаа будчихаар бас нэг талаараа л харьцсан. Одоо штэ ийм байгаа штэ нөгөө нас явахаараа ингээд нөгөө нүүр ингээд нийтдээ унждаг тий. Тэгээгүүт энэ уруулынхаа энэ дээр чи ингээд унаад ирчдэг үсттэй тий. Энийг ингээд том зурчмаар Болно. Тэгэхээр уруулыг юу юм бол будахтаа ганц будах гэж илүү хүрээлэх хэрэгтэй. Зүг. Хүрээлж илүү сүүдрийн жоохон нэг одоо хэлбэрийг засаж өгнө л гэсэн үг. За яг төсөөр бодлоос хэлээ. Энэ одоо крем төрхөөл powder модж өгөхгүй шүү дээ, тий? Тийм. Яг жишээ нь одоо манайх Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг одоо их дургу байгаад юм шанааны ясны их дургу байгаад идэв. Тэгэхээр улам энэ доогуур зүудэглэхээр улам энэ түнтийж том харагддаг. Том харагдмааргүй байх юм бол яг тэр ясан дээр. За ихтэй товших байдлаар сүүдрээ ингээд жоохон тавьж одоо дээдсгээрээ жоохон гүн өнгө өгж агаад уусгахтаа буюу дотгошоогоо оруулахдаа хөнгөн даралтаар баг багаар тараа. Би бүр шал эсрэг хийд юм шин. Шууд дээш нь ялаад идэв шин. За гэхдээ энэ сүүдрийг хитрхи бас энэ доошоо бүр уруул руу ч юм уу ирүүрөө унжуулж өгөхгүй. Тэгэхээр улам хацар унжиж харагдана. Тэгэхээр айлах энэ хамарны самсай нүхний харалтаа ч юм уу ийшээ хамгийн зөөлөн бүдэг өнгө орж байна. Окей, ийшээ буухгүй нэ. Буухгүй, илүү өргөж өгөх гэж байгаа бол. Гэхдээ яг энэ зүгээр л уусалт нь орж иж байгаа шүү. Тэгэхгүй нэг энүүх энэ цохолцсон юм шиг нэг юм бүгнэрт нь тодон болчихдог. Нийтлэг харин хүмүүс нөгөө сүүдрээ их тавих юм бол бүр жижигэн нүртэй харагдана ингээд тавиад байхгүй. Тэнгуут урдаас харахаар жижигэн нүртэй харагдаг. Тэгээд хүн хажуунаас огт анзааж үргээ харахгүй. Тэнгуут хөндлөнгөө хажуунаас харангууд энэ дээр ингээд нэг борлуулаа хийцэн юм шиг, улаалгаа хийцэн юм шиг. Намын хүмүүс хальтаас хараа авгаа гэдэг юм. Одоо яхаараа тийм болчт юм бол
Тайсан бараа. Хурч ядаад байгаа мөртлөө нэх гоё будаадах юм. Гоё байгаа. Тий. Ган. Харин тий. Тэр нэг асуудал нөгөө нь яадаг шүү дээ. Будуулж явахдаа унтчих гад байдаг. Аа тий. Тэр хичээлтэй аюу анхааралтай. Энэ очтой ш. Баг тийм үзүүрэн шүү дээ. Хамаарны үзүүрэн доод талаар нь эхлээ хөнгөн сүудрлж. Сүүдэр тахаар шантаач тийм үү? Тий. Тэгвэл одоо үзүүрийн гэрэл чинь одоо энэ дээр одоо нэг гэрэл одоо ойхоод энэ дээр тусах байсан бол яг тэр гэрэл ойгоод байгаа хэсгийн борлуулж илтэн гэж сүдэрлээ. Тэгэх юм бол арай дээд талынхын энэ цайж байгаа одоо цайвар хэсгээр гэрэл ойхлоор гэрлийн ойлт нь өөр газар очиод илүү харагдах байдлын хүнд шунтар харагдана гэсэн үг. Хамаар дээр нэг их тод зүудэд явах шаардлагагүй. Хоёулынгийн хамааны зүудэж халтар л харагдчих. За хацар өнгөлөгч болохоор багсан дээр авчаад баг зүгийн тогсож байгаа. За хит их бодох тааж болохгүй шүү. Ямар ч бодог нэг багсан. За хит энэ доошоо хацрыг 50-50-аад идэх хүмүүс. Эсвэл инээмсэгэлтэй. Инээмсэлж явахдаа ингэж 50 гэж тийм байхгүй. Инээж байгаа тавьсаас доошоо унжчихдаг. Эсвэл хит нөр Европуудыг дөрөөж бүр нэг шамаар гадагшаага тавьдаг. Тэгэхээр улам том шамаа нэмэгддэг. Ерөнхийдөө нүдний яг төгсгөлийн энэ харж байгаа доотлоор төгсгөлийн хэсгээр ингэж гошож уусаж өгөөд энийгээ жоохон сүйдэрлүүгээ дээшээ уусаад өгч. Ер нь хэршлэн сайн нөгөө нэг таны нөгөө найз дээр чинь болохлээрээ. Ингээд нэг хуурай гэрэл нүднийхэн төвөр тавиадсан шүү дээ. Одоо хоёулаа жоох юм шингэн гэрэл тавьж байна. За. Тэгээд би Япон хүмүүстэй амар гоо цагаан гэж боддог байсан байхгүй юу? Юу гэдэг вэ? Тэгээд таавах харахлаар яг Монголд угаасаа амьдэрдэг болохоор Монгол лайфстайл харагдчихдаг л да. Тэгэхээр жоох ингээд юм улаан ягаан туяач юм уу те өгч болно. Туяаруулагдууд би тамиараа нөө бүр ингээд өнгөлөөд бүр ингээд тод харагдуулмаар байна. Нэг согтон хүн шиг үү? Согтун цаашаа юм бэ. Ерөнхийдөө жоох нэг тийм ямар сонь. Яг гоо зарим ус уухаараа ингээд нэг улаачдаг. Тэгээ хөөрхөн болчтой шүү дээ зарим юм те. Хөөрхөн. Тий. Эсвэл даарсан байж болно. Эсвэл харшлан хөдөлсөн байж болно. Эсвэл анхны хайртайгаа уулзраад ичимгүйрсэн байж болж байна. Яа. Анхны хайр. Гэрлийг ингэж тавина гэж өстой боддог. За тэгээд ингээд харахад хэд амир гэлцэхгүй нэг юм саатаа гэлцэхгүй чинь айс нэг юм гоо тунгалаг харагддаг юм шилэн юм шиг тунгалан юм шиг харагддаг. Хамаагүй ингээд дээшээгийн энэ тал нь Өргөгдсөн тийм байд. хөмсгөрөө орог байгаа тий. Орог байгаа. За тэгээд нэг хамарны үзүүрийг илүү шунтарагдуулмаар бол үзүүр дээр жоохон гэрэл тавина. Нуруунд дээрээ тавина. Бид нар юу зорж бодох ёстой? 18-тай болох гээд бодож болохгүй ч тий. Ер нь тэгж бас буруу зунж болохгүй л дээ гэж байна шүү дээ. мэдээж нэг хүн болгон гоё л доо. Эрэгтэй эмэгтэй гэлтгүү хүн болгон хөвсөрнө. Тэгэхээр илүү нэг өөрийнхөө гоёо төрхийг нь илүү овржуулахгүйгээр илүү бас нэг хэтрүүлэхгүйгээр яаж гоо цэвэрхэн харагдуулах вэ? Ер нь яаж арай жоох наснаас илүү залуу харагдах вэ гэдэг ил зорж бодно. Тэгээд нөгөө нэг юм нүрэ бодохоор улам хөгшөрн арьс муухай олно. Одоо өөрийнхөө хөгшөрөх ёстой хүн хүний үзэл бодол өөр нэцаадаг. Тэр нөгөө нэг бид нар нүрэ будсан ч бай, будаагүй ч бай, арьс арчилсан ч бай, арчлаагүй бай, хөгшрөлт явагдчихл байдаг. Арьс маань одоо өөрөө цэвэрлэх шаардлаганаас ингээд бохирдлоо арьс руу гадагшаагаа ялгаруулж ил гэдэг хэрэг бид нар арчиж явах хэрэгтэй. Хүмүүс нүрэ будахаар л арьс бохирдоод байна, нөхцөл үүсээд байна, арьс сулраад гэж тийм байдаггүй. Нүрэ арчилдаггүй, буддаггүй хүн ч хүртэл бүр хөгшин, бүр хөгшөрсөн байдаг. Тэгээд сүүдэр мүдэр крем түргсэн ч гэсэн ер нь бид нар крем түргсэн чинь яг энэ ирүүний ясыг энэ жоохон доошоо уусгаж кремдээд хүзүүрүүгээ дандаа ингэж спонж ороо ч юм уу багсаараа ингэж паудер байна уу сүүдэр байна уу ингэж залгаа одоо будаггүй эсгэрүүгээ дандаа уусгаж өгөх хэрэгтэй. Яг нэг толгой угалцсан юм шиг биш байхын болгохын тулд тий. За нэг иймэрхүү байна. Оо энэ ч өстө чал өөр. Босоо гинэ. Тийм ээ. Шууд ингээд их харагдчих шин. Тэгсэн мөртлөө тод ийм будалт амар сайн харагдахгүй мөртлөө. Nice. Шууд давхраа оёолцсон. Өстө ёо тэнүүдийг яаж Давхраа оёолаад өгөө чи гэд. Зөндөө уужсэн тий чи. би Сабрина Карпентер илүү үлээ. Энэ тайлбар харагдмаарай гэл. Бити солиор гэдэг.
Хүч нэмэх насныханд бол бүгдэнд нь бол эмэгтэйчүүд нь бүгдэнд нь хөмсгний шивээс нь эрэгтэйчүүд нь бүгдээрэнд нь гаран дээр нь тэрэн дээр нэмэх нь хэрэгцсэн. Нэг шивээс байдаг бол. Хаа тэр нэмэх нь бэ? Тэнцүү лоо юм. Аа. За энэ хамарныхаа энэ яг энэ одоо нүх ба штэ. За энэс их дэшегээ барихад эхлэл нь одоо байх хэрэгтэй гэсэн энэ эхлэлтэй байна. Ошгүй байж гинэ. За. Нүднийхээ хүүх хараагаар дайруулж харахад өргөлтөнд байх газраа байна. Байна. Тэгээ жоох энэ хэсэгтээ жоох өнжөө орж иж байна. Яг үнэ. За өргөдөж байгаа хэсэг нь шүү заяа. За. За дахиад ингээд чигээрээ ингээд яг энэ эхнийх нь авч байгаа гэсэн энэ штэ. Нүднийхээ төгсгөлөөр аваад ингээд үзэхэд төгсгөл нь бас байна. Бүх юм байранд байж. Бүх юм байна. Зарим хүмүүс дуцдаг, илүү унжиж, илүү гардаг. Зөөшгүй. За ингээд харангууд хоёуланд нь яг нэг уртлын хэсэг жоохон байхгүй байгаа байхгүй. Дутуу байна уу тий? Дутуу байна. За ингээд харангууд өргөлт болж байна. Сүүл жоохон бас нэмэхээр. Тал руу ингээд л зөөлх нь сүүл хөлөх өнгөөр нүдний тэнэрээ нэг чанга дарахгүй шиг. Эд ирэхтэн өрөн бүтэн болгоод үгүй зөө. Наад харандаа яаж үзв? Зүгээр нэг пилетик үед косметик. Тэр пилетикээр хоёр талаас нь зордог гэх юм уу? Модыг зорж байгаа юм шиг. Тэгээд хоёр талаас нь зоронгууд нэг хавтаа харандаач үзүүлэг нарийнхан болно. Тэнгууд барилт нь яаж барих вэ гэхлээр яг нэг үзүүрээр нэгц барьж ижиж нарийнхан гарна. Хөндлөн барьчаад ингээд зурлаа гэж бодоход ийм өргөн болно. За нарийнхан үзүүрээр нь барих юм бол илүү юм нарийнхан гарах ч юм уу те. Хөөх ямар хэцүү юм бэ. Бас харандаа үзүүлэлт сурах хэрэгтэй. За хоёуланд нь бол доогуур нэг хит нэг ялгаруулаад цэвэрлэх шаардлага байхгүй. Угаасаа хөөрхөн гэж юу? Угаасаа хөөрхөн. За хүний ерөнхийдөө нөгөө нэг бүх хүн л адилхан гавлын ясна нэг юм зүудний ясвал нэг өөрийнх нь байгаа шүү дээ, том байгаа. За тэгэнгუთ яг энэ төгсгөл хэсгээр бүх хүмүүсийн нүд ингэж голоороо өндөр орж ирээд хоошоо унждаг. Энэ нь нас явахын ирээр бүр илүү тодроод зогт хоош унжаад дараад идэг. За тэгэхээр ерөнхийдөө нүд буудалт ихэнх одоо буудалтных нь их одоо суурь нь энэ төгсгөлийг л дээшээгээ өргөх, эсвэл хоошоогоо сунгаж өгөх ч юм уу те. Эсвэл жоохон доошоогоо жартануудыг буулгаж өгөх байдлаар хэлбэрнээс нь хамаарат өөрөөр уус авчдаг гэсэн. За доош харж байгаарай. За одоо яг энэ нүдний төгсгөл өөрийнх нь төгсгөл дээр нь эхлээд товшин штэнэ тавьж байна. Дандаа л товшилт хийх юм биш үү? Товшин штэнэ тавьж. За чигээр харлаа. За товшин штэнэ тавьсан гутаа одоо энэ чэнэсээ хөмсгөнийхөө энэ үзүүрийн чиглэл рүү сүүл рүүгээ баг багаар уусгана. Бас нэг сүүдрийг нөгөө нэг ингээ баг багаар явуулсан шүү дээ. Тиймэр. Манай японочдын нүүр бодлоос айгуу сони өрөм зэмлээ шүү дээ тий. Сүүлд бодсон чи хараад исэн чи эсрэг үуч юм шиг санагдаж шүү дээ. Боос сайхны эсрэг юм шиг. Гэтэ нөгөө нэг Япон хүмүүс ч бас нэг өөрсдийн гэсэн онцлог төрхөөс илүү ялгаруулнаас. нүрээ унжуул нүрээ нийтдээ ингээ унжуулаад бодд юм шүү. Нүд нүдээ. Харин тий. Тэгэж нүг эрэгтэй хүнээс хүчрэхэг харагдахгүй сул доороо харагдчих илүү хайрлагдсан юм болов. Тийм мессеж юм биш үү те? Хоолоогоор доороо харагдуулдаг. Японууд айгуул будалтаараа. Зүг. Тэр нь одоо эмэгтэй хүний хатуу ухаан болов гэсэн шүү дээ. Хатаа ухаан те? Бас нөгөө нэг эрэгтэй хүмүүс ч нөгөө нэг хит будмал хүүхнээс дургүй байдаг шалтгаанаас жоохон айгаад идэв юм шиг л шүү дээ. Нөгөө хитрхи өөртөөс итгэлтэй танилцах гад очдог очоод нэг юу байдал оруулчих юм болов уу гэж бодмоорч юм шиг. Харин тийм ээ будалт гэдэг чинь бас их. Бас нөгөө нэг хоёул нь одоо юм энэ хэсэг аюу орон зайтай байгаа байхгүй. Жоохон юм урт байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэсгийг бас жоохон багасгахын тулд доор зохиргоос ингэж тэн орж ирнэ. Тэгэхээр доод тал нь шилжих юм байх юм бол хацар аюу юм урт том харагдана гэсэн. Тэгээ ингээ камер дээр харангуут нэг нүүр нь том харагдаад байгаа юм шиг юунаас болоод том харагдаад байгаа юм гоо энэ хэсэг орон зай. Окей. Тэгэхээр би доошлуулах хэрэгтэй юм тийм. Энэ доошогоо ингэж сүдэрлээд явуулгаад өгч чинь. Тэр нэг хүн хүний нөгөө нэг залуу харагдана гэхлээр заавал пэшэ гэсэн юм байхгүй гоцтой. Яг өөрийнх нь нүдний онцлогт нь тохируулаад тэгийн гоо нүдийн энгийн гоо нүүрний хэлбэр бас өөр харагдчих эхлэх юм тий. Одоо жишээ шанаа хэсгэрээ илүү өргөн том нүртэй гэсэн мө жоохон тэр хэсгийг одоо энэ хоос орон зайг нь баг зэрэг багасгах чинь. Хавтгаа байсан жоохон юм. Шүмбэр болгож байна.
Манай Ариунагийн нөгөө юу аниме бодд идэв шүү дээ тий. Тэр мэр их ашигладаг. Тэр мөрөн гэхдээ миний насныханд хэрэггүй ч тий. Зөвхөн үний сонирх. Нас будалтанд бол нас нэг хамаарад байхгүй л тий ер нь бол. Гол нь тэр хүн будалтайг өөрөө гоё амьлуулж авч чадж гин үгүй юу. Тэгэж будчаад яг насандаа ингээ бие бариад бол хэцүү. Тийм ээ тий. Тийм тэгэхээр ер нь бол хүн яаж ч будсан, яаж шовцсон. Гол нь тэр юм өөрт нь амар гоё тухтай байх хэрэгтэй. Тухгүй байвал хэцүү шүү дээ. Мэдрэмж аягүй чухал. Тэгэхээр нөгөө хүмүүс энгийн бодол гэхлээр амар амархан гэж боддог. Энгийн бодол хамгийн чухал. Энгийн юм хүн одоо цөөрийг ойлгож цаашаа сайжруулдаг. Ямар ч одоо мэрэгжилтээр ямар ч боловсралтай шүү дээ. Гүнж. Томоогоог ингэж бодохгүй шүү. Тийм сормоосыг бас өөртөө наана гэдэг та нарын хувьд бол танай насныхны хувьд бол бас айгүй шин зүйл ахгүй юу? Ядраа. Нэрнгэсээ шин зүйл би нэг худлааш нэг хүн амьтанд оромжлоо доош нэгээд байгаа юм биш. Ялангуяа юм жижиг юмнуудыг тий. Ингээл бараг контрол байгаа адилхан контур. Тэр заавал юм тод бол контур болохгүй. Балмастрын контур ингээ ботгооч гарч чинь салган нь буруу зурч юмуд арилгаж болдог бол юм. Тэнээр бас ингээ контурч болно. Эн чин гоё юм биш. За одоо жоохон кавай болгоё гэсэн чинь уруулыг арилгах юмар байна. Тэр нь уруулын штэ хошногны нөгөө тал байгаа штэ торба гэж бодоход. Үгүй нэрээ. Урал яга бид нар Торба гэж бодлоо. энэ нэг гоё өнгөтэй шүү, гоё хошногтой шүү гэж харуулдаг гэсэн. Урал будна гэдэг чинь тийм утгатай ингэсэн. Хоёлаа зүгэл юм. Борд биш жоо яа. Хошногтой харагддаг гэсэн шүү. Энийг ингэхээр яах вэ? Нүд илүү тод харагдах уу? Том харагдах уу? Нүд том харагдана, тод харагдана. Том харагдана, тод харагдана. Ааха. Синдерелад эмэгтэй хүний боо яган болгодог эмчилгээ байгаа байхгүй юу? Иргэсээ. За. Тэр юу гэж бодож байна? Зөв гэж бодож байна уу? Тэгэл нөгөө нэг хүн болгоно харуулахгүй тэгэхээр нэг хамтрагч тухайн хүнд бас нэг нөлөөтэй ч юм уу эсвэл нэг өөртөө бас сэтгэл хангалуун байх үүднээс болно. Бас нийтэд харуулаад ямар нүдшгээ те нүдэн давхраа их нүггүй хүмүүс харна тэрийг бол хүмүүс мэдэхгүй ш. Тэгэхээр хоёр хүний өөртөө итгэх итгэл гоо зүй хэлж болох. Би бас бодож байгаа бас зөв юм уу гэж өөрөө доос нийтлээ нөгөө нэг юмс асуулж байгаа төрсний дараа ч юм уу эсвэл давраас хамааралтай харлаа Чи хэлэх гэж юм уу? Ойлоо хийгээ гэж яриаг уу? Тэгэж шүү. Тэ. Нэг амар бодлоо асар ялгаа байхгүй байцтай. Бодлоо асар ялгаа байхгүй юм шиг мөртлөө тэгээд нэг шал өөрөө айгүй зөөлөн аюу гоё. Өнгө бол баг ялгаагүй. Ялгаагүй. Хэлцүүд нэг юм хоорондоо хэлдэг үг нь аюу инээдтэй те. Чи ямар улам хөөрхөн болцсон гэхгүй. Чи ямар өөр хүн шиг болцсон. Ямар хөөрхөн болцсон. Магтаад байгаа юм шиг. Чи хизээ юм бэсэ гэж байгаа юм шиг. Энийг сайн авчаарай. Амар нэгнийхээ модор. Тэгээ энэ ташаас муухай. Аа. Тийм ээ. Гарын ор чадвар айгүй чухал юм байна. Гоё юм байна. Сэц зин байна. Ваа, баярлалаа. Нэг юу байна вэ? Гоё. Нэг нүрийг хааж хармаар ах юм. Би үгүй. За сууч. Ямар хурдан босдсон бэ? Эндээс хаах юм болчих. Нөгөө тал ийм нөгөө нэг зэрэг нэмэх юм шиг те. Нөгөө тал нь энэ гэдэг. Нүдтэй гоё үгүй. өнөөдөр бид дээр насны бодолт гэж байна. Өөртөө зохих зохгүй бодолт гэж байна. Бас их юм өөртөө хайртай тийм ямар хандах ёстой гэдэг нь бас сурлаа тий. Харин тийм нүрээ гоё маш зөөлөн гоё ингэж яах юм бэ? Тэгээд өөсвийг ингээд хөнгөн аргаар гоё дарж болох тий. Гэрэл өгч болох гэдгийг
Заалгалаа ирхсээрээ маш их баярлаа. За баярлалаа. Та хэд цааш та анхаарахгүй юу? За. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг одоо нүүр уртлын нэх юм өндрөөр хүлээдэг хүмүүстээ бол юу gaц. Одоо нэг үзээд нэг арай ойлгож байгаас хэрэгтэй юм байна. Бид чинь контрол бол контр, хөмсгөл зурж бол хөмсг гэж хинэггүй байгаад идэг шүү дээ. Ингээд төргсөн бол болоо тий. Тэгээ бид нар нүүр буудалч гэтгүй энэ үзэж байгаа хүмүүстэй ингээ хандаад л нөгөө амруугаа орж байгаа ус, идэж байгаа хоол, унтаж байгаа цаг ер нь л унтчихлээвэл аль цагт унтъя, идчихлээвэл юу ч хийцээ яадаг гэдэг. Чанар тий. Чанар авахгүй ер нь бол тэгээд дээр нь бас тэрийг хөвшил болгох хэрэгтэй. Би яг энэ хэлж байгаа үгээ бас өөртөө хэлээд эрт унтдаг болмоор байна гэдэг. Зөв. Тий. За тэгээ өнөөдөр ингээд бит хоёрын онцгой царайг юм онцтой царай олгож өгсөнд үдчихдээ Онцтой шүү дээ. Тэгээ хүн болгон хөөрхөн онцтой та уулна. эмэгтэй хүн болгон эрэгтэй хүн болгон ер нь хүн болгон өөрийн гэсэн нэг юм давуу тал онцлог байдаг. Тэрийг гол нь яаж тодруулах вэ? Аль одоо жоохон өвдөлтийн дагаад алийг гой тодруулах уу гэдэг л аягүй чухал. Болохоор царамат хүн гэж ер нь бол байхгүй. Вау, их тийм хөөрхөн. Царайлаг хүн гэж яг ямар хүн, царамат хүн гэж ямар хүн гэхлээр хүн болгоны гоо зүйлс стандарт нь өөр байхгүй. Тэгэхээр өөрөө өөртөө гоё хайртай байгаад өөрийгөө жоохон тордоод өгөхөд бол ингээл энэ тал нь өөрөө чиг гэнэ. Өөрчлөгдөв. Өөрчлөгдөх биш илүү гоё болж болно. Энд одоо өөрийнх нь нэг байгаа үгдэлгээр л уудаж байгаа шүү дээ. Бусдаар бол энэ нүдний солиод төмсгийн солилцоо асуудал байна. Төмсөг гэсэн. Хөмсөг. За. Окей за. Ирхсээр бодуулмаарай л тий. Мейкап ирхс гэж. Мейкап ба ирхс гэж пэйжээр холбогдоорой. Тэгээд мичээлээ Макс Тауэр. Макс Тауэрын 3 давхарт идэг шүү. Заавал цаг авч цагаа барьж ирэхгүй бол. Хайрлаа гэнэ гэж Өдөрт мэдрэмж гэдэг бас өөр юм байт юм ээ нөө. Шал андаа байт юм ээ тий. Тэг хүний харах өнцгөлтөө. Ингээд Тал бүрхэн нүр маань. За тал нүрээр идүүлээ гарцаах уу? Тэгээ. яа тэгээ баяртай. Бай бай. Яваа.